Хей, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогер Бэлгүн байна. За хобби түүнэг гараж влогийн маань 3 дахь дугаар яг одоо та бүхэндээ хүрч байна. За энэ удаагийн дугаараар Art Team клубын гаражаар хэдүүлээ хамтдаа орцгоё. За тэнд энэ жилийн тэмцээн уралдаанд ямар прожектууд бий болж байна. Инженерүүдээр нь хин гэдэг хүмүүсүүд ажиллаж байна гэдэг бүгдөө миний влогоос хамтдаа харцгаая. Тэгээд гараж дээр очиод уулзъя. За тэгээд YouTube channel-даа манайхаа subscribe дараад reaction дараад үзцгээгээрэй. За тэгээд гараж дээр уулзцгаая манайхаа. Манайхаа Art Team-ийн гараж дээр хүрээд ирлээ. Хэдүүлээ Art Team-ийн гараж дээр энэ жилийн прожектуудтай танилцъя. Нийт хичнээн гишүүдтэй, инженерүүдээр нь ямар хүмүүс ажиллаж байна. За мөн бас ямар прожектууд гарч байгааг бүгд хамтдаа орж харцгаая. За энд бас нэг күүзүү сая зогсож идэл хүрээл ирлээ. Одоо мотор хоороо бүх юмудаа зоогоод энэ жилийн тэмцээн уралдаанд ерөнхийдөө бас бэлтгэх гээд байгаа юм байна. Одоогор бол ингээ хуу болсон байж байна. За өдрийн мэнд манайхаа. За манай нэг инженер, мандуул инженер Аги бүгдөө энд байцгааж байна. Тэгээд Art Team-ийнхаа энэ жилийн прожектуудаа хэдүүлээ нийт үзэгчдтэй бас танилцуулъя. Гаражаас нь ямар машинууд гарч ийн. За мөн дээрээс нь ямар тамирчид энэ жилийн тэмцээн уралдаанд орох чинь те. Энэ бүгдөө хэдүүлээ гоё ярилцъя. Дээрээс нь 3 дахь дугаар. За эхний дугаар маань бол Redline гаражаар орсон байна. За 2 дахь дугаар маань Rans Team-ийн гаражаар орсон байна. За 3 дахь нь Art Team-ийн гаражийг бас та бүхэндээ танилцуулъя. Тэгээд за Аги сонь сайхан юу нэгшээ. Ажил сайн уу? Дайггүй сайхан. За энэ жил ямар машинаар орох гэж байна? За энэ жил нодлоо орж ирсэн 15 боосоо болоод Toyota Chaser хийж байгаа тийм. Эхнээс 0-оос эхлээл хийгээл одоо ер нь төгсөж байна да. За энэ боссоор энэ жилийн үед хэн уралдах юм? Энэ боссоор энэ жил манай мандуул энэ жил цахилгааны. Тийм цахилгааны. Мандуул чи юу гэж дууддаг вүлээ? Электронжаал. Манай электронжаал ч одоо нөгөө нэг Zeus лөө. Zeus шүү дээ. Зарим тэгэл. Манай Zeus өнөөдөр энэ жил 15 боссоор тэмцээн уралдаанд. Тийм 2 жил. Эстесээр орох юм биш үү? Эстесээр орно те. Эстесээр одоо тэгэл сураад үз таранда. За инженерүүдээр сонь сайхан байна. Тэгэл тэмцээн уралдаан болох гэж жоохон цаг хугацаа авч байна. Манай клубээс нэг 6 машин орох чинь. SDS нэг 5 машин, MDS нэг машин орох чинь. Тэгээд тэдэртэй бэлдээд ерөөсө шүнч бараг харихгүй л байж байна. Тиймгүй байдалтай. Одоо миний энэ машин одоо за энэ 15 манай одоо алтан гэрлийн кузов надад өгсөн кузов. Тэгээ би энэ дээр ерөнхийдөө бол Америк Supra-г ерөнхийдөө тэрчигт нь өгсөрсөн гэсэн үг. Америк Supra. Тийм. Одоо ер нь Supra 2 GZ non VVT 2 GZ мотортой. Тэгээ Европ явахдаг шасси энэ ер нь бүгд 300 HP-тэй. Ер нь бол Supra өгсөрсөн л гэсэн үг. Тэгээд одоо Японоос юугаар ялгаатай байдаг гэхээр Япон 2 GZ стандарт болохоор 280 нөхцтэй байдаг байхгүй. Энэ болохоор Америк болохоор 320 нөхцтэй болоод 550 cc борсонгтой болдог. Тийм. Тэгээд ерөнхийдөө тийм. Одоо SDS ангилд бол ерөнхийдөө бол өрсөлдөхөд миний хувьд бол болно гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд энэ бас 2-3 жил энэ тэндээс захиж авчир цуглуусаар гад босгоод байгаа мотор маань одоо ингээд хасаацсан. 2-3 жил бол ер нь бараг 2-3 жил цуглуулсан шүү. Бүгдийн л дандаа энэ тэндээс захиад Японоос зарим нь урдаас тэгээд Америкаас ганц нэг юм зам гээл тэр нь захиж авчираад одоо ингээд нэг инженертайгаа хамтраад бид хоёр одоо өнөөдөр бол ингээд нэг пайп зохиогоод бэж байна. За инженер Некер сонь сайхан байна. Энэ жил чи бас айс дээр найз маань байгаагүй бол би ч бас жоохон хэсэг бэлдсэн шүү те. Тэгээ жоохон инженер хийсэн бас. Би инженертэй байх чинь гоё юм байл шүү дээ. Тийм. Өөрөө яг ингээд машинаасаа буухгүй ингээд суучих чаас гоё л үгүй. За сонь сайхан. Тайван сайхан да. За энэ жил ерөнхийдөө нийт хичнээн машин гаргаж байна. За яг одоогоор гарах гад бэлэн болж байгаа машин бол алтан гэрлийн машин байна. За энэ машинтай нэг 2 сар насалж байна. Ахаад нэг C1-ийн машин байгаас 15 байгаа тийм. 15 байгаа. Тэр шинээр бол энэ 2 юм уу? Одоо гадаа байгаа. Энэ гараж дээр. Энэ гараж дээр гэх юм уу? Тэгээ дээрэс нь мандуулын машиныг энэ бацаахны машиныг гэж зэрэг. Зөв ингээд урилгаар яваал юм хийгээл тий. Нэг харахад GZX гараж дээр байх, нэг харахад л энд ингээл ялчгүй тэгээд ийм хүмүүс чанартай хүмүүсийг ингээл чанартай л дуудах юм да. За, манай тэгшээ ачуу.
Тэгшээгээр сонь сайх юу байна? Яац хөлөө яасан юм бэ? Тэр чамаас санаж. Үс энэ жилийн тэгшээгийн үсний прожект бас гоё юм шүү дээ, тий? Харсан ч бас Танайгыг манай гараж дээр ирнэ гэхээр Япон явж өсөө бодол засуулчаа. За. Ааха. За энэ жил бас энэ машинаар тэмцээн уралдаанд орох уу? Энэ жил ер нь өнжнөө. Өнжиж байгаа юу? Арын албанд. Менежер маркетаа. Энэ муу хэдийг ойлгохтой явуулчих. Гэдэг үзнэ. Мандуулах 320 HP энэ бол нэг яриадах юм байхгүй юу? 280 HP. HP-нүүдэд та тэмчсэн юм уу? Хэмжиж. За. Тэгээд яг энэ машин маань бэлэн биш. Хагас дотоо. Тэгээ нэг мөсөн машинаа гүйцээж байгаа дараа жилээ шарах нь жилийнхаа дундаас орхоогоо дарж дэлэхгүй ороод ирэх нь. Хинжээсэр дээр бол нэг яриадах юм байхгүй юу? Манай Агийн машин бол харин гоё болж байгаа шүү дээ. Харин тийм байна. Агийн түрүү жил Rocket Boss-оор тэмцээн уралдаанд орж исэн. Энэ жилийн хувьд болохоор Chase-ээр орох гэдэг шиг байна, тий? Энийг бол одоо яг өөрөө эхнээс нь бүх юм ингээд өөрөө хуруугаараа дүрээд тий. Чадахгүй бүх юмдаа оролцоод цааш босгож явж байгаа. Энэ бол нөгөө Red Star-ын мотор байж байгаа. Хоёулын блогд ордог юм шиг. Энэ блогд орж бүх юм ярьжсэн 1.5 ориг 2 GC за энд одоо шатун Porsche нэмэгдсэн байж байгаа. Тэгээ Borg-нэрийн турбод top mount TV scroll manifoldтай 2 vastтай тий. Тэгээ Орсын нөгөө VMS компьютертай энэний дата нь бол үнэхээр гоё. Тэгээд тэрийгээ дагаа хэрэгтэй байх одоо юу гэдэг те регулятор ноцоосгийн бүх юмнууд нь байж байгаа. Энэ бол ер нь их гоё мотор байгаа. Тэгээд цуг явж исэн нөгөө Phoenix-ийн радиатор кулер нэгэл энэ дээр байгаа бүх юм нэж. Нэг ийм өөрхөн юм шинээр хийсэн байна манай Агийн. Энэ slow HP нэмж байгаа хаа тий. Агийн хийсэн зүйл. Тэгээд тэр Red Star хаана явна? Red Star одоо байхгүйс. Акузуу нь ерөөс энэ тэнд явж харагдахгүй гоё. Чи нөгөө нэг хар Rocket Boss дэс тий тэрийг зарцсан байсан уу? Тий тэрийг маань нөгөө дорндын цэрээ авсан. За өстой чадах хүн нь л явуулж чадах. Хууг нь машин явах гэдэг бид хоёр нэг л зохицолдохгүй лээ. Нэг юм янзлан готл өөр нэг юм нэвтрэл. Сүүлийн тэмцээн дээр нодлон болол өстой хинээж олохгүй өстой хачаач шалтгаануудыг манай мандал олж янзалж өгсөн. Үнэхээр илгийлгэн. Тэгэл нэг юм янзлан гот нэг болцаа зөвлөхгүй маань. Тэгээ цэрэг маань авчих байл авсан. Дэрд Masters клуб. Дорндын цэрэг маань энэ жил тэргүүрээс тест орох амжилт төсөй. Дашрам дэлгэд гэж байгаа бас. Сэргэлэн залуу шүү. Нэг канэн. За энд бас нэг гоё 86 бий болчих штэ тий. Машинаа танилцуулъя. Цаахан. За сайн байна. Шинэ гоё прожект гаргаж ирж байна. Ер нь та хэдийн өнгө төрөх энэ жил яг нэг ижил байх юм уу? Эсвэл ингээд зөв яг гол арт тим гэсэн лого яваад өөр ингэсэн дизайнтай явах юм уу ер нь? Өөр өөртөө хөрөө явуул гэж ярьчлаа. Яг санаа байдаг бол би бол уг адилхан болчмаар. Энэ идэга ийм өнгөтэй болгочихвол байна тий. Харин. За шинэ прожект нэмж одоо түрүү жилийн орж исэн машин тий. Тийм күүзүү өнгөрсөн жилийнхаас үлдлээ. Бусад бүх юм л ер нь энэ жил бүгдээ солилоо. Юу хийж чинь ер нь? За 2 GZ доод анги урд хятадд үйлдвэрт хийлгүүлж ирлээ. Тэг яг 1.5 болгоод тавьсан. Урд хятад хийлэгдэг нь ямар учиртай юм? Бас үйлдвэрийн аргаар бас арай өөр хийдэг баг. Тэгээд ер нь билет Porsche шатун. Тоногийн ноцоос уклаач юу гэдэг юм те тэр бүгдийг л тавьсан. Бас анхных болсон болоо гэж бодож штэ. Ер нь Монголд оо. Одоо Samsung-аас хороптой байгаа одоо. Одоо энэ хороп ер нь цөөхөн байгаа юу? Одоо бас цөөхөн байгаа. Сая Сопран дээр нэг тавигдчихж байгаа тий? Тийм, Red Line-ы цэндэ ахт нэг байгаа. Тийм тэгэхээр тэгээд 2-3 тийм V6-гийн цом бод бас байгаа. 4 л. 10 15. Тийм. Тэгээд араас эрдэнэ бас сая тавьчих юм тий? Эрдэнэ ах тавьсан. Бид хоёр яг нэг хүнээс судалдаж авсан. Малайзаас авсан. Малайзаас авсан. Энэ хоропны давуу тал нь ер нь за яг ачаал их даах юм. Тэгээд нэгдүгээр ачаал даах чадвар нь өндөр. Тэгээд материал сайтай болохоор эвдрэл гимпл явд арай баг. Тэгээд өндөр HP даана. Тэр нь харьцаа сайтай. Тийм ер нь араас харьцаа. Одоо 54 байлээ. 54 ч үйлдвэрээс нэг л харьцаатай гарч байгаа шүү дээ. Samsung-аас л өөрийнхөө сонголтоор харьцаанууд зөвлөж авчихна гэсэн. Тэгээд одоо ерөнхийдөө дутуу юм гэх юм бол одоо нэг болвол нэг quick change differential бокс авах санаа байна. Тэрс ер нь тэгэл өнгөрсөн жилийнхаас бүх юмаа л ер нь солилоо. Бүх юмаа л өөрчлөлөө. Одоо ингээд манайхаа ер нь ингээд бодоод хат ингээд нэг үе бодвол ер нь одоо яг гадаадын тамирчдын
хийцэн машинуудтай адилхан машинууд Монголд бол бас олон болж шүү те. Тийм. Тэгээ манай инженерүүд ч өөрсдөө айгүй судалгаа өндөртэй болсон гэсэн. Бүгдээрээ одоо нэг юм хийлээ гэхэд хийх гэж байгаа юмныхаа зургийг хараад тэр машин дээр юм яаж тавих та яаж юм зохиож гисэн байна гэдэг ч юм уу те. Тэр бүгдийг харж байгаа тавьчихдаг болсон. Тэгээ айгүй судалгаатай л болцооцсон л да бүгдээрээ. За энэ машин ерөнхийдөө одоо хизээ бэлэн болох уу? Одоо power болох ч одоо хэдхэн хоног боллоо шүү. Бараг 12 хоног л байна уу? Ямар ч амьдсан өнгөрсөн шөнө л ухаж нэргөх мандуулах битэд өөрийн 7 цагт л ямар ч нэг дууг насаад сонслоо. Одоо энэ насцсан ч ер нь тэгээд жижиг сажиг юмнууд их явж байгаа асуудал болж байна. Одоо тестлэх нэг ажил юм тийм. Тестлэх, тюнингээ хийх нэг ажил. Компьютер нь юу гэсэн бэ? ECU Master-тай. За гоё машин гарч ирэхэндээ. Тэгээд ер нь тэгэл бүхэл юмас бол явах үедээ одоо Y-Swap гэж хүмүүс тавиад байдаг шиг G-Cat хийх гэдэг арай өөр брэндийнх нь. Тэгээ BC Racing ямар ч юмтай. Бас ер нь дэлхийн топуудын л хэрэгэлдэг. Тийм. Тэгээ ер нь регуляртай тэр Phoenix юм гэдэг. Ер нь чанартай сайн гэсэн болгоныг л явах гаргүй хичээсэн дээ. HP болмол гэл ер нь бүх юм л хийсэн. Тэгээ карказ зэрэг бороо юм хийж чадсан энэ жил ямарч урдаас нэг угсардаг карказ авцсан. Байжлаа. Энэ жилдээ яг 86-ыг өөрөх нь үү те? Яг 86-ыг өөр. Эстэс энэ жил угсардаг карказ л байж байгаа юм шиг. За тэгэд нууц биш бол яг одоогор энэ машин ер нь хичнээн төгрөгний зарцуулалттай үдэж байна. Тэгээ одоо ч бас гэртээ ярихгүй гэж. Эхнэртээ хэлж нэг аав хэлэхгүй гэдэлж аав. Маа эхнэрчтэй аягүй дэмждэг болохоор ч тэгээд ер нь хэр оргийн юм дээр. Болчихдаг дөө. Одоо бас яг анханасаа тэгж тооцоо баланс бодож байгаа. Эхнэр л мэдж байгаа бах та. Энэ жил бол ерөнхийдөө нэг 120 30 40 хавцаа ч юм уу хийсэн. Түрүү жил ер нь хэр амжилттай тэнцвэрлэлтэнд. Өнгөрсөн жил анх энэ күүзүүг авсан. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн жил бол нэг юм хийгээгүй. Ягаад тэрэг энэ күүзүүн дээр би шаврж чадах нь чадахгүй нөө. Ерөнхийдөө өнгөрсөн жилийг тестэрчмаар явсан. Яг л хүмүүс их шиг зүгээр сайхан стокоор нь байсан. Тийм. Энэ жилийн хувьд бол одоо нэлээд хүчтэй машинтай л гарч ирэх гэдэг шүү дээ. Тийм, ер нь өнгөрсөн жил машиндаа нэлээд ассан болов уу гэж бодож байгаа. Тэр бас одоо уучраа олдсон болов уу гэж бодоод байгаа шүү дээ. За, дотор салон дээр дотор талтай танилцалтай хэдүүлээ. За, дотор талтай ойрцсон 6 цагийн карказ маань ороод ирнэ энэ дээр. Тэгээд ерөнхийдөө нөө Samsung-аас хараапны маань shift маань өргөшөө. G-Cat хийхийн кардан шинэ карданы. Ер нь шууд 86 дээр богддог шууд байдаг. Тэнд маань Eco Master маань дотор ирлээ бокс бүх юм энэ ард цахилгааны юмнууд ороод ирсэн байгаа. Энэ компьютерийн ухаалаг удирдлага одоо нэг төмплөр гэдэг ш. Тэр маань ер нь одоо юм ухаалаг болчиход байгаа. Тэгээ нэмэлтээр тавьсан ирлээ бокс байна. Багажиндаа нэг 2 сөрч танктай цэлгэний банктай байгаа. Тэгээ ерөнхийдөө бол машин үйлдвэрийн үйлдвэрийн юмнуудаар бүх юм ажиллаад байж байгаа. Энэ James Dean-ийг хэрэгэлдэг адилхан өрөөл James Dean-ийнхтэй адилхан Phoenix-ээс захиж авсан өрөөл байна. Ирландаас уу? Тийм, Ирландаас ирсэн. Тэгээ Consnap-ро дотгош орно. Одоо энэ минийг байрлал болж тогтоох хараа болоогүй л байгаа. Бүх юм дуусны дараа л. Тэгээ ерөнхийдөө ингээл явагдаж байна да. За, нэг инженерийн хувьд яг энэ машин дээр одоо 2-3 сарын хугацаатай үйл ажиллагаа юу байж шүү дээ, тэ? Ер нь яг энэ машин чиний төсөөлснөөр яг одоо чиний хийж байгаа юмар хэр HP-тэй ямар хөө машин ерөөхдөө бий болж гарч ирэх юм. За HP-г бол манайха нөгөө тэдэн HP, DHP гэж тооцоол яриад байдаг тийм. Тэр ер нь жоохон буруу юм шиг байна. Заавал нөгөө багажин дээр хэмжиж үзчихэж. Дайнаа дээр үзчихэж. Тэгжээж яг энэ тэдэн байна, энэ кистам байна гэдэг. Тооцоолгоо юуг нь хариг нь гарах юм бэл л дээ. Тэгэхгүй тэр чинь болохоор зэрэг нэгдүгээр манай бензэ бид нар хэрэглэж байгаа энгийн бензэнд. Хоёрдугаар манай агаар. Тэр чинь нөгөө үйлдвэрээс гаргасан машины HP-нээс шал өөр болчиход байгаа байхгүй. Бага болчиход байгаа. Тэгээ бид нар тэрийг нарийн тооцож үзээгүй гэж амаараа өөрсдөө тэдэн HP, DHP гэж яриад байдаг. Тэр бол удлаа юм байна. Тэгэхээр энийг бол хэлж мэдэхгүй байна. А энэ мотор нь өөрөө бол урд нь хийгдсэн. Яг энэ гүйцүүн дээр явж ирсэн тооцоологдсон HP-тэй учраас шүү дээ. Тэр юунаас бол буурахгүй хаа.
Тэгээ энэ бол 750 HP, 650-аас 750 HP гэсэн гэрчлэгээтэй ирсэн мотор байхгүй. Тэгэхээр зэрэг тэрийг бол энийг бол юу ч оролдоогүй тэр чигээр байгаа. Тэгэхээр энэ манай бензин агаарыг хасаад ирэхээр нэг за нэг 50-60 морил борох баг. Тэ. Тэгж л бодож байна. А гүзүүний хувьд бол нөгөө өвөл чам гарч ирэхэд энд нэг цааш харуулаад тавьчихсан байсан шүү дээ. Тэр гүз байгаа. Аха. Энэ каркас каркасыг бол яг ер нь одоо манайх айгүй стандартыг дэлхийн стандартыг нэг юу дуурал яадаг болсон шүү дээ. Аха. Тэгээ тэрний зориултын турбаагаар хийсэн байгаа. Амгуу. Аха. Амгуу турбаа. Тэгээд энэ каркасын сүрийг бол бас ер нь бол юуны стандартаар хийсэн. Фиагийн стандартаар. Аха. Сүр нь болохоор заавал ингэж фиа стандарт бол цоолоод боодг юм билээ. Аха. Тэгээд гагнуурууд нь бүгд бүрэн турбаандаа ингэж тойрсон. Турбаанд нь бүгдээ хоорондоо амлагдаж ордог. Энэ хороп нь ямар хороптой? Хороп нь 154 хороптой байгаа. Тэгээд нөгөө машин хийж байгаа учраас эзэнд нь тааруулж хийж байгаа. Гэвч ганц машин хийн гэдэг чинь бол бас зөндөл асуудал. Юм хөлтөөшөөс үү? Яг Монгол улсын хэмжээнд тэмдэглээд байгаа юм шүү. Хортон зориулагдсан сандал суудал хөл гарны педал те. Явах хэдэн кардаа мардаа гэл тэгж хийж байгаа. А би энийг нэг асуучдгоо. Ардиатор урд байсан, хойно байсан хоёрын ер нь ялгаа яаж мэдэгдэх вэ? Одоо ч хөргөлтийн систем шүү дээ. Нэгдүгээр хөргөлтийн систем. Бид нар хөргөлтийн систем гэж ярьдаг боловч энэ машинууд дрифтийн тэмцээнд орж байгаа дрифт машин гэдэг үднээсээ ардиатор хойноо авах юм бол юу тэнцвийн хөндийн дэв нь хойноо орчиж байгаа бас. Тэгээ урдуураа хөргөлцөхөд аюул байгаа болчихж байгаа байхгүй. Тэгээ хойгоороо игээд юутай бетон их нь бетон шүргэн хойдлын машинтаа шүргэлцэн шүү дээ. Контакт үүсдэг. Тэгэхэд ардиатор гэмтэх магадлал бас Бага юм байна те. Тухайн машин үлддээ шааш нь 100% дуусгаал явна гэсэн үг. Тийм учраас ардиатор Тэр урд байгаа юм энэ хойно ирчихээр нөгөө хөргөх юунд ерөнхийдөө нөлөө байх уу? нөлөөлнө. Тэр нь нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт хөргөлт, хоёрдугаарт аюулгүй байдал, гуравдугаарт тухайн тамирчин үйлдэлээ дуусгах гэсэн ийм л гурван үндсэн дээрээс ардиатор хойшлуулт юм билээ ер нь. Тэгээ энэ машинд ер нь хамгийн зүгээр дрифтийн машинд хамгийн хэрэгтэй зүйл струт бар гэдэг. Койл байгаа. Явах үед ингээм гар татваргууд байгаа. Ер нь татвар гарнуудыг бол байнга замдаа тааруулаад замдаа тааруулж байнга өөрчилж идэг учраас зориултын тонгийн гар байж байгаа хэвээр. Үндсэн машины техникийн шалгуур нь бүтэн явах тэр чигтээ бүтэн одоо full control шасси явах. Тэгээд TOL-тэй бөхстэй. Арт-тим одоо хідэн тамирчин, хідэн эстээс, хідэн нэмдээс. За одоо манайх 10 гишүүнтэй Аа за. байна. Нийт 10 гишүүнтэй. За 7 тамирчинтай. 7 тамирчингаас 6 нэмжил оролцсон. 5 тамирчин бол эстест. Эстест гэхэд одоо 2 3 тамирчин шинээр шин залуучууд орж ирсэн байгаа. 2 залуу орж ирсэн. Тэр хоёр маань одоо машинаа бэлдээд нэг нь гадаа хүзүн байж байна. За эмдэс гэх юм бол тэгшээ маань энэ жил өнжи машин дэрэг маань бас арай бэлэн биш байна гэд өнжиж байгаа. Би бол эмдэс клубээс ганцаараа орж байгаа. Арай алб одоо тэгэл манай Баттөр дэлгэр мандуул гэл одоо төгсөө одоо нэкийг арай албанд авах санаатай тэгэл үздцгээжлээ. Батмуух гэд сүнс байгаа байна. Оюнбаатар Баяраа эдэр гэдэг бас залуучууд байгаа. За ерөнхийд нь гаражаа бас нэг харъя л та тий. За энэ хэсэг бол ерөнхийдөө яг нөгөө нэг Одоо машинуудаа одоо ингээд энд хийгээд лифт рүү нэг лифттэй. Тэгээ нэг лифттэй учраас яг ингээд юмнуудаа хийж байгаа л лифтэн дээр гарахууд нь гараал тэгэл хийгээл дууссан бол хажууд чи гараал ингээд энэ дотор ингээд тойрол яваад. Тэр хэсэг юуны хэсэг вэ? Тийшээ манай Баттөрийн Төрөөгийн офис уу? Төрөөгийн офис шүү дээ одоо. Тэр одоо энэ дотор одоо яг моторуудаа бүгдийн эндээ бөөр гэлээ энэ дотор ерөөс юм орлож болдгоо. Ингээ цэвэрлж болдгоо. Тэгээ байрыг өрчилж болохгүй. Нэг юм ингээ орлцохоор тэрийг яачаа тэрийг хаан тавьчих гээд ингээд бид нар өөрсдөө босоож олж өгөх гэж амар. Энэ өрөө орж ирэл
Ингээл нэг юм асуунал гэхээс тэгэл яг ингээл төрөөгийн өрөө. Тэгээ энэ төрөөсөн мотороо аваад тэгэл бүх юм ингээл байждаг. Энэ одоо манай төмрөгийн мотор. Энэ одоо манай эст шинээр орж ирж байгаа. Сая энэ үүлэнд байгаа ногооных те. Үүлээс ганцтай тэмцээнд ороод ирсэн. Манай төмөргөө залуугийн мотор хийгдэж байгаа. Одоо ер нь дуусч байгаа. Кузон дуусчвал моторын юм тавихад бэлэн болцсон. Кузо манай бас бэлгүүн талаар газ марказ бодог шунк гэдэг бүх юмнуудаа хийгээд дуусч байгаа. Тэгэхээр одоо энэ тавигдал насанд одоо тэгээд тэмцээн боллоод аим маш богинохон хугацаа өнгөрчөөд идэг. Машинууд маань бас эхнээсээ бас дуусаагүй байгаад бэлтгэлж байгаа машин байдгүй. Тэгээ ямар ч амжуулна да. Амжина тий. За манай мандуулын ганц хэрэгэлдэг хамгийн чухал багч айл нэлээ. Өгшин чи одоо юу штэ. Одоо ер нь тэгэл цахилгаан хийж байгаа. Цахилгааны багшнууд их хэмжлэр дандаа гар багшнууд байдаг. Контрол, тестер, тэгэл уцтай харьцдаг, одоо базагч, төгсгөвч те. Тиймэрхүү багшнууд ер нь хэрэгжилж байна. Тэгээд одоо үзүүлэхээр одоо зүгээр нэг хэдэн бах мах л байдаг шүү дээ. Тэг яг зүгээр сток машин дээр бол яг компьютер онцлогооны багж сканер энэ төр бол хэрэгэлдэг. За та хэдийн голчлог ерөнхийдөө багшнуудаа энэ аваар ураж байна те. Багшнууд тэр аргач нь ер нь үүдэж штеп. Тэгээд энэ ураач тийм. Одоо энэ бол манай явах үед анги дандаа хийдэг багшнууд байгаа. Саяны тэр манай төрөөгийн нөгөө мотор боодог нарийн нандан мянганы найрамжилттай багшнууд нь тэндээ байдаг. Бид нар тэнд нас хүрддэг юм. Ер нь тиймэрхүү байдалтай. Тэгээд манайхаа юу вэ? Яг энэ прожектууд яг бүрэн гүйцэд болонгууд бусдаа яг зочин урилгаар нэг хобби түнэнгээ хий. Тэрэн дээр бат сайхныгаа за Агийн бол ерөнхийдөө бас орох төлөвлөгөөтэй хүмүүсийн нэг байгаа тий. Тэгэхээр энэ хоёр машины бүр илүү дэлгэрэнгүй бүх юм хийгдээд дууссаны дараа хэдүүлээ бас илүү дэлгэрэнгүй танилцуулж хувийн талаас нь тамирчин талаас нь хэдүүлээ хамтаа ярилцах болно. Тэр бол хэдүүлээ ямар ч байсан энэ гараж ямар үйл ажиллагаанууд явагдیں۔ Ямар инженерүүд ажилтгийн нийт одоо жишээ нь хичнээн гишүүдтэй гэдэг ч юм уу клубүүдийн гаражаар танилцуулаа яваад байгаа нь бас дан ганц нэг тамирчтайгаа бид нар өмнө алдаршуулдаг гэсэн бол энэ удаадаа бас инженерүүдтэй энэ тамирчдын арын албанд ямар хүмүүс байдаг вэ гэдгийг бас нийт үзэгчтэй бас урьдчилан таниулах зорилготойгоор хобби түнэг гараж гэдэг нэртэйгээр явагдаж байгаа. За тэгээд энэ гадаа маа төмрөө энд зогсож байна. За төмрөө сонин сайхан юу байна? Энэ жил чинь нэг энэ Canon-ы бас юугаар ажилласан шүү дээ тий. Хомисоор, продюсераар энийгээ түр тайлж байгаа юм уу? Эвгүй нинжа шиг харагдаад. За, продюсераар ажиллах юмар байна. Кино хэр юу? Кино дажгүй зах. Дус буцна одоо. Дус одоо бас тарагийн уран бүтээлд орох гээд бас ажиллаж байгаа. Хомис 3 өдөр орцсон уу юу? Тэг нэг юм шинэ хоббитай болсон. Тэгэл харахад гоё гэдэг байсан. Яг хийгээд үзэхээр бас өвөл өстө хоёлаа айстарс нэлээд зурлалаа шүү тий. тэгс. Чи хитээр гарч ирсэн? Эхнийх дээр 10 хамгийн сүүлийн одоо ингээд нэг 4 тэмцээний ранкараа тэр хаврсан баху. Тэгээ би чинь дундуур нэг кино гээд 21 амрт тавьсан. 21 амрт тавьсан. Тэгэл энэ жилээс одоо Art Team гэдэг клубд шинэ тамирчин гарсан. Одоо энэ шинэ машингаа босгоо хийж гинэ. Тэ одоо сайн Кузо юм уу янзлаад бас юм хүмүүсээ хийгээл бас тийм ажилтаа байна ч. Киноноос олсон бүх мөнгө одоо ийшиг нааж чинь ер нь. Ер нь бас ороод дахиад ороод явж байгаа шүү. Бас ингээ харахад бол хүмүүс би бол урд нь бол ингээ харахад за нэг 2-3 сая машин ингээл тоодог байсан. Тэгсэн чинь гүн блээ бас. Төсөөс өөр байна уу? Шал өөр. Далд ертөнц гэдэг юм чинь. Тэжээс тийм амар гэдэг шөнөө. Тэгэхэд олон хүмүүсийн хүч хөдөлмөр. За манайхаа хобби түнэг гараж влогийн маань 3 дахь дугаар энэ түрээд өндөрлөж байна. За тэгээд бас урилга хүлээн авч гараашаа танилцуулсан найзтай баярлалаа. Бакхамд болтод бас баярлалаа. Манай гаражд бас ирж манай гаражийг одоо танилцуулаад хийж байгаа. Манай инженеруудын хийж байгаа машинуудад бас танилцаж бас хүмүүс төрөж байгаа найзтай бас үнэхээр маш их баярлалаа. За тэгээд нийт бас Бакхамд болон тамирчид энэ жилийн бас тэмцээн уралдаанд нь шинэхэн гаргаж байгаа бас прожектууд нь амжилттай байгаасаа гэж бас ирвэ. Тэгээд энэ жилийн хувьд бас чамгүй олон тамирчид бас Art Team-ийн Бакхамд болон тэмцээн уралдаанд бас оролцох юм байна. Тэгээд тунуудахгүй бас Power Expo-гоор энэ залуучуудыг хэрхэн яаж дэмжих нь ямар машинууд болж гарч ирсэн бэ гэдэг бас бүгдөө хамтдаа харах болно. За тэгээд түрүүн бас хэлсэн те. За энэ машинуудыг тусад нь яг хобби түнэг влогороо тамирчинтай нь хувь хүн талаас нь болон машин техникийн илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Тэгээд тэр цаг мөч
удахгүй байх гэж найдаж байна. За тэгээд артаас ерөнхийдөө миний одоо харж байгаагаар бол эхний ээлжинд 3 тамирчин бол ямарчсан хобби түүний влогт орохоор би бол дотроо ер нь төлөвчлөө. За тэгээд энэ түрээд хобби түүний влого өндөрлөе дээр хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. За баяр та.